Орондоо хэрэгтэй мундаг сайн хүн болно гэд алдрайхан хөөрхөн аз жаргал охин маань 2 минут 45 секундэд 5 дугаар байранд орж ирлээ. Түүний араас 6 дугаар байранд Чимэд Цэрэнгийн Номон охин маань явж байна. Номон охин маань өнөөдөр 9 сар 21 хоногт өхөөртөн дуудаг нэрийг нь Алтан бурхан гэж өхөөртөн дуудаг. Алдрайхан хөөрхөн охины маань хобби усан цэлж зургаан татуулдаг хоббитэй. Ирээдүйд их дэлхийдээ нэр алдргаан цурайтуулсан их орныхоо нэрийг дэлхийн давцан цурайтуулсан мундаг сайхан мис үзэгслэн охин болно гин. За ингээд ирээдүйн үзэгслэнт мис маань 2 минут 50 секундэд 6 дугаар байранд орж иж байгаа л 7 дугаар байранд Ган тулгын бат ирээдүйн хүн маань явж байна. Бандгар хөөрхөн хүн маань өнөөдөр 10 сар 27 хоногт өхөөртөн дуудаг нэрийг нь аавын ангаахай, ээжийн тонтоохой, том эмээгийн зулзаг, жижиг эмээгийн сайхан залуу гэж өхөөртөн дуудаг. Хоббиг бол ном уншиж, машин төрж, бөмбөг өшөглөж, реклам үзэж, дуу сонсож, өөрийнхөө хувцсыг хатааж, эвхэж тавьсан хувцаан буулгаж, утсаар 2 эмээтэйгэн ярьдаг хоббитэй. Чансан мах, дахианы мах, бууз, жимс, тараг идэж пүрүүтөө няня жүүсээ уух дуртай. Бас ааруул хүлхэн суудаг гин эмээгийнхээ хийсэн бүхий л гарыг холон дуртай. Хөөрхөн хүү байна. Ирээдүйд дэлхийд нэртэй машины загвар зохион бүтээгч болж Монголдо анхны маш гоё машиныг зохион бүтээж явуулна гин. Ингээд 3 минут 10 секундэд 7 дугаар байранд орж ирж байна. Миний хүү фрутын янад их дуртай. Бяцхан хөдмөн хэрэгтэй аминд юм уу? Гулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимснээ нухаш, каш, жүүснүүд. Фрутонианя шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Австрали уралдаандаа амжилттай оролцсон хөөрхөн дүүнэрийн маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Эхний 8 тамирчдаас маань хамгийн дөрөнд Бертханы Жансая охин маань бусдыгаа оршуулжлаа. Бяцхан хөөрхөн тамирчдаас маань тэмцээний нийт өнгөөр 2 дугаар байранд орж мөнгөн медалаар ингрэм ласан Жансая охин маань мөлхөө уралдаандаа 40 секундэд бусдыгаа оршуулж 1-р байранд орж иж байна. Түүний араас 2 дугаар байранд очиж янцангийн хан дүшиг хүн маань явж байна. Эх орныхоо нэрийг дэлхийн давцанд дуурсгах ирээдүйн алдарт бүхий удаагийн дугаарын маань царайлаг Миралаг өхөөртөм хөөрхөн Якозуна хан дүшиг маань 2 минут 5 секундэд 2 дугаар байранд орж иж байгаа бол 3 дугаар байранд Ган хуйгийн Ган бэлэг хүн маань явлаа. Хоёр ихрийн маань нэг хөөрхөн хүү Ган бэлэг маань бандгар хөөрхөн Ботоо джентльменээр шалгарсан байгаа. 2 минут 10 секундэд 3 дугаар байранд орж иж байгаа бол 4 дугаар байранд Баяр сайхны өсөх ирээдүйн хүн маань явж байна. Өсөх ирээдүйн хүн маань үнэхэрийн хөөрхөн царайлаг бандаж бүндээсэн өхөөрдөм тамирчин байсан. Үнэхэрийн хөөрхөн өхөөрдөм бандгар джентльменээр өргөмжлөгдсөн өсөх ирээдүйн хүн маань 2 минут 12 секундэд 4 дугаар байранд орж иж байгаа бол 5 дугаар байранд Баян далай Мишель охин маань явж байна. Мишель маань бяцхан хөөрхөн тамирчдаас маань бандгар хөөрхөн Ботомисээр өргөмжлөгдсөн байгаа. Ботомис Мишель маань бандганыхан 3 минут 15 секундэд 5 дугаар байранд орж иж байгаа бол 6 дугаар байранд Ган хуйгийн их бэлэг маань орж иж байна. Автарали тэмцээнд 10 секундэд хурдалж байсан их бэлэг маань хөлхөө уралдаандаа амжилтаа нэлээд буруулж байна. Азийн мөмлөг суулаж авхаалжтай сэргэлэн өхөөртөн мисээр шалгарсан хөөрхөн их бэлэг охин маань 4 минут 20 секундэд 6 дугаар байранд орж иж байгаа бол 7 дугаар байранд наран жаргалын тэнгис хүн маань үлдэж байна. За мөлхөж хараахан сураагүй байна. Хөвцээр Баян хотод болж байна. Өхөөрдөм хөөрхөн Баян хотод маань энэ л удаагийн цанаал нэг өхөөрдөм царайлаг хөөрхөн ханхуугаар шалгарсан хүү байгаа. За ингээд царайлаг хөөрхөн ханхуу Баян хотод дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн гэрөөё. За ингээд хамгийн сүүлд Одон гэрлийн Эрдэнэ жаргал охин маань явж байна. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мисээр шалгарсан Эрдэнэ жаргал охин маань хамгийн сүүлд 8 дугаар байранд тантгонхон мөлгөлсөөр 7 минут 10 секундэд барайндаа орж ирлээ. Хөл хурдтай 4 жингатай 2 дугаар үеийн 8 тамирчдаас маань хамгийн дөрөнд галхуугийн ундрам охин маань гараанасаа гарлаа. Автаралын мөлхөө уралдаандаа маш сайн хурдаж тэмцээнд оролцсон нийт хүүхдүүдээс маань 1-р байранд орж алтан медалаар ингрэмлаж шилдэг бүжигчнээр шалгарсан сэргэлэн хөөрхөн тамирчин байгаа. За ингээд 42 секундэд мөлхөж 1-р байранд орж иж байгаа бол 2-3 дугаар байранд маань хөөрхөн 2 тамирчин маань гараанасаа гарan барины зүг зэрэг хурдалж явнаа. Бям доржийн уран чимэг хөрөв мигмарын Тэмүүлэн 2 маань
яг зэрэгцэн явж байна. Уран чимэг маань төрүүлээд ороод ирлээ. Гайхалтай хөөрхөн ганган мисээр шалгарсан хөөрхөн охин байгаа. Гадаа дотоодоор аялаж их орныхоо нэрийг дэлхийн навцанд дурсан гоо бүсгүй болно. 1 минутанд 2 дугаар байранд орж иж байгаа л түүний араас шил даран Пүрэм Ягмарын Тэмүүлэн маань орж иж байгаа. Инээд алдсан хөгжилтэй хөөрхөн царайдаг өхөөртөм хөөрхөн тамирчин Тэмүүлэн хүү маань 23 тамирчтаас маань хөгжилтэй хөөрхөн царайлаг джентльменээр шалгасан байгаа. За ингээ хөөрхөн хүү маань минут 30 секундэд 3 дугаар байранд орж иж байгаа л 4 дугаар байранд Зоригт Баатрын Биндрия охин маань орж ирж байна. Алаг нүдтэй хөөрхөн Биндрия охин маань авхаалжтай самбатай тамирчин байсан. Алаг нүд нь царайлаг мисээр өргөмжлөгдсөн 2 минут 35 секундэд 4 дугаар байранд орж ирлээ. Түүний араас 5 дугаар байранд Чулуунбатын Сэлэгмаа охин маань орж ирж байна. За Сэлэгмаа охин маань мөн л алаг нүдтэй бандаж бүндээсэн Миралаг хөөрхөн охин байгаа. Цаанаал нэг өхөөрдөм Сэлэгмаа охин маань 2 минут 50 секундэд 5 дугаар байранд орж иж байгаа л 6 дугаар байранд Дарханбаатын Хангал хүү маань явж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн нохоон дэвжээг эзэгнэн төмөн олны уран мэхээр оролдуулан барилдаж баярлуулах. Ирээдүйн авраг бүх инуудагийн дугаарыг маань ганган хөөрхөн гад магна. Хангал маань 3 минут 20 секундэд 6 дугаар байранд орж иж байгаа л 7 дугаар байранд Баяр сайхны Үнэр баяр хүү маань бандаж бүндий цуусаар баян хотоод болж байна. За ингээд уйлан суугаа баян хотоод маань өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан ханхуугаар шалгарсан. Царайлаг бяцхан ханхуудэ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. За ингээд хамгийн сүүлд Болдбаатрын Соёнбаа хүү маань явж байна. Шилдэг бүжигчнэр шалгарсан Сэргэлэн цаваа Соёнбаа маань энэ удаа игдүүтэй нарахгүй гараанаасаа гарan барайны зөв илгээрээ мүлгэлсээр явж байна. За дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран зөрөөдуулах сайхан залуу Соёнбаа маань 6 минут 20 секундэд игдүүтэй нарахгүй мүлгэлсээр 8 дугаар байранд орж ирж байна. Хөгжөөн дэмжигчтэй баярлуулан хурлаж байгаа. Авхаалжтай самбатай 3 дугаар үеийн 7 тамирчдаас маань хамгийн дөрөнд даваг доржийн аз заяа Эрдэнэ бэлгийн номин Эрдэнэ нар маань яг зэрэгцээ явж байна. За хөөрхөн хоёр охин маань хойн урдаа орон тантгонхон бүндгнэхэн бүлхэлсээр за ингээд хамгийн дөрөнд даваг доржийн аз заяа маань ороод ирлээ. За заяа охин маань авхаалжтай самбатай байж тэмцээний нийт өнгөөр бяцхан хөөрхөн тамирчдаас маань 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмлсэн хөөрхөн сэргэлэн тамирчин байгаа. За ингээ хоёр тэмцээндээ хоёуланд нь 1-р байранд орж ирж байна. Минут 15 секундэд хурдлаа. Түүний араас шил даран Эрдэнэ бэлгийн номин Эрдэнэ охин маань орж иж байгаа. Шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа хөөрхөн охин маань үнэхэрийн хөөрхөн үзэсгэлэнт мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн байгаа. Үзэсгэлэнт хөөрхөн мис маань минут 20 секундэд 2-р байранд орж иж байгаа. 3-р байранд Чимэд Цэрэнгийн номон охин маань орж иж байна. За арзээсэн үстэй үнэхэрийн хөөрхөн өхөөрдөм тамирчин байсан. Их игдүүтэй дандаа инээд алддаг. Номон охин маань үзэсгэлэнт хөөрхөн өсгөлжингээр шалгарсан. Хөөрхөн өсгөлжин номоо маань 6 минут 40 секундэд 3 дугаар байранд орж ирлээ. За номооны араас 4 дугаар байранд инх төвшингийн ган отхоо маань явж байна. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг ханхуугаар шалгарсан ган отхоо маань 7 минут 20 секундэд 4 дугаар байранд орж ирлээ. Ган одын араас 5 дугаар байранд ган дулгын Батэрээдүү хүү маань явж байгаа. Шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа хөөрхөн хүү маань гайхалтай хөөрхөн ганган ханхуу өргөмжлөөр өргөмжлөгдсөн. Ганган хөөрхөн ханхуу маань 7 минут 30 секундэд 5 дугаар байранд орж байгаа. 6 дугаар байранд анх болтын аз жаргал охин маань орж иж байна. Авхаалжтай самбаатай хөөрхөн тамирчин маань монголжингаа хөөрхөн бүдүү мисээр шалгарсан байгаа. За ингээд монголжингаа хөөрхөн бүдүү мис маань 7 минут 40 секундэд 6 дугаар байранд орж байгаа. Хамгийн сүүлд 7 дугаар байранд Авирмидийн тэргэл хүү маань орж иж байна. Азийн мөмлөг сугалсан газтай одтой хиймэртэй хүү авхаалжтай сэргэлэн өхөөрдөм хөөрхөн джентльменээр өргөмжлөгдсөн. За ингээд 8 минут 10 секундэд хамгийн сүүлд бариаллаа. Манцуутай бяцхан тамирчдын маань 3 дахь тэмцээн манай нэвтрүүлгийн байнгын эндтгэгч Бимекс компани нэрэмжит Азийн мөмлөг цуглах тэмцээнээр үргэлжилнэ. За ингээд 12 тамирчдаас Азийн ганцхан бөмбөгийг авхаалжтай самбатай сэргэлэн аз одод алхандаа гэсэн ган хуйгийн инх бэлэг охин маань авчиж байна. За инх бэлэг охиндоо амьдралынхаа турш дандаа аз одод алхандаа гэж явахын үлзээтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлээ. Азтай одтой хиймэртэй хөөрхөндүүдээ баяр хүргье. За ингээд 2 дахь 11 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суулгах гэж байна. За ингээд 11 хүүхдээс Азийн бөмбөлгийг хамгийн дөрөнд Авирмидийн тэргэл
Азад нь алхандаа гэсэн авхаалжтай самбаатай тэргэл хүүдээ амьдралынхаа турш дандаа хиймэртэй явахын үлзээтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулж байгаа BMX компани хамт олон маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тижэл Pruto Niania бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа лээ. Pruto Niania нэртэй каш, жуус, сок, нууш гэд олон төрлийн бүтээгдэхүүнүүд намингийн дэлгүүрүүдээр болон бүх супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүн бол Pruto Niania бүтээгдэхүүн болсон байгаа. За эрхэм хүндэт эцэг эхчүүдээ та бүхэн Pruto Niania нэртэй каш, жуус, сок, нуушаа аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Танд болон таны хүүхдэд таалагдах маш сайхан амтыг мэдрэх болно. За үүгээр зогсохгүй олон төрлийн витамин, амин дэм агуулсан цэвэр сайхан байгалийн бүтээгдэхүүн байгаа. Мөн жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан Pruto Niania нэртэй сахарын холцгүй маш гоё жуус худалдаанд гарсан байгаа. Миний хүү Pruto Nianад их дуртай. Бяцхан хөдмөнд хэрэгтэй амин дэмүүд агуулгдсан. Их хуршийн эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимснээ нухаш, каш, жууснууд. Pruto Niania шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор BMX компани. Хичээлийн шинэ жилийг угтаж нар хүүхдийн эхлэлгүүрийн найрсаг хамт олон шин бараануудаа шинээр оруулж ирлээ. Өнгөн ганддаггүй цасан цагаан цамц, өрчиж ятэрдаггүй бэрүүхэн өмд, чанартай бөгөөд чансаг харуулах чамин гоё костюмны хослол, дэгжин гоё юбг, дэлхийд нэртэй брендийн дэвтэр харандаа үзэг балнууд гэд олон төрлийн бараануудаа Солонгос, Польш, Малайз, Сингапур улсаас оруулж ирлээ. Бяцхан хүүхдүүддээ сурлагын өндөр амжилтыг хүсээд бүх бараагаа 10% хямдруулад байна. Ирээдүйд сонгоод аваарай. Эрхэм үйлчлүүлэгчдээ хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн эхлэлгүүрийн хамт олон уралдаж мөлхөж азаа үзсэн бяцхан хөөхөн дүүнэрийн маань хамгийн сүүлийн тэмцээн бүжиглэж авьяасаа үзүүлснээр Манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар өндөрлөнө. За ингээд бяцхан хөөхөн дүүнэрээс маань шилдэг бүжигчид шалгарсан байгаа танилцуулъя. Болбаатрын Соёнбо, Галхүүгийн Ундрам, Ган тулгын Бат ирээдүү, Эрдэнэ бэлгийн Номин Эрдэнэ, Баяр сайхны Өсөх ирээдүү нар маань шилдэг бүжигчдээр шалгарсан байгаа. Ингээд шилдэг бүжигчин хөөхөн дүүнартай баяр хүргье. Хүндэт эцэг эхчүүдээ зүсгчтэй та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дурдтгалтай энэхүү сайхан мөчийг манай Манцуудаа тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөнгөлүүлдээгээрээ. Манай нэвтрүүлгийн өвөө таалга үргэлж нээлттэй байгаа 8 сараас дээш 11 сараас доош хөлд ороогүй Манцуудаа бяцхан дүүнрээ урьж байна. Нэвтрүүлэг маань хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн эхлэлгүүрийн нэг давхурт өдөр болгон бүртгэж байгаа. За ингээ нар хүүхдийн эхлэлгүүрийн найрсаг хамт олон мөн та бүхнийг урьж байна. Хавар намрын маш гоёмсог болто цовнууд бас шинээр орж ирсэн байгаа. За Польшо, Солонгосоос, Гуанжуугаас, Бээжингээс чанарын өндөр түвшин үний боломжийн саналыг санал болгосон маш сайхан хувцснуудаа оруулж ирээд эрхэм үзэгч үйлчлүүлэгч та бүхнээ ирж үйлчлүүлэхийг уриалж байна. За ингээд нар хүүхдийн эхлэлгүүрийн найрсаг хамт олноор ирж үйлчлүүлээрэ. 23 бяцхан тамирчдаас маань хурд хөөж авахаал самбаагаараа Галхүүгийн Ундрам охин маань алтан медалийн эзэн болох хэрэгтэй болж байна. Шилдэг бүжигчнэр шалгарсан алтан медалийн эзэн хөөхөн сэргэлэн охинд маань нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч BMX компани ягч нар нь тусгай шагналаа алтан медалийн хамт гардуулж байна. Баяр хүргэе хөөхөн сэргэлэн охиндоо. Хурд хөөж авахаал самбаагаараа 23 бяцхан тамирчдаас маань 2 дугаар байранд орж мөнгөн медалаар ингрэмилсэн Бертханы Жансая охиндоо мөнгөн медалийн бэлэгтэн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч BMX компани ягч нар нь гардуулж байна. Баяр хүргэе хөөхөн сэргэлэн охиндоо. Хурд хөөж авахаал самбаагаараа 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмилсэн хөөхөн бандгар сэргэлэн тамирчин Давид Доржийн Аз Заяа охиндоо хүрэл медалийн бэлэгтэн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч BMX компани ягч нар нь гардуулж байна. Pruto Niania бүтээтгүүн баяр хүргэе хөөхөн сэргэлэн бандгар охиндоо. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөхөн охин Зориг театрын Бэндрия охин маань алаг нүдэн царайлаг мис охиноор шалгарч байна. Алаг нүдэн хөөхөн охиндоо баяр хүргэе. Эх орныхоо нэрийг дэлхийн давцан дуурсгах ирээдүйн алдарт бүх энэ удаагийн дугаарын маань царайлаг Миралаг өхөртөн хөөхөн Якозуна хүү очир жанцангийн хан дүшиг хүүдээ охин чулуун
Эрдэм намтай залуус байцгаана. Тэр цагт дүүнэрмийн та нар нэвтрүүлгээ үзээд дэскэл үгүй инээд алдаж, хонгорхон бяцхан насаан дурсаж, хөхрөн инээж баясгаах болно. Үлгийд багтдаг жаахан дүүнэр маань там болсон ч өн хойчод манцуутай бяцхан тамирчид маань үргэлжсээр байх болно. Ингээд энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнэртэй аж аргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй баяртай. Гэнда баяр хүргэе. Эрхэм үзэгчдээ манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаард оролцсон манцуутай хөөрхөн дүүнэртэй аж аргалын дэдийг хүсэн гэрөөж байна. 10 хавар харвсан сум шиг өнгөрөхөд алдрай жаахан дүүнэр маань сурагч олно. Харин зуныг отоход хонгор жаахан дүүнэр маань оюутан болсон байна.